Дорн тамгийн цэг дараагаар ажиллаж байхдаа хүн болгоогоосаа гэдэг төслийг санаачилсан. Жилдээ 1.8 тэрбум төгрөгөөр Дорн тамгийн баг дунд ангийн одоо нийтдээ жилдээ 9 мянган хүүхдийг сард 30 мянган төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас уул уурхаас оруулсан, орон нутгийн гэрэг оруулсан мөнөөс олгоод 30 гаруй төрлийн секс дугуйлаас өөрийн сонирхсон секс дугуйланд явдаг. 20 мянган төгрөгийн эцэг эхчүүд хүүхдийнхээ 100 мянган төгрөгнөөс 20 мянган төгрөг нөгөөд хоёр талаасаа буюу 30 мянга төрөөс аймгаас 20 мянган эцэг эхээс нэгээд ингээд 50 мянган төгрөгөөр бид нар хүүхдийг хүссэн секс дугуйланд хичээлүүлдэг байхгүй. Тэгээ энэ маань өөрөө хэрэгжээд маш амжилттай байгаад орондын хүүхдүүдэд хөнгөн атлетик, бүжиг одоо сая болж өнгөрсөн хөлбөмбөгийн мөрөөдлийн гол гэх тэмцээнүүдэд алт хүрэл медаль авчих. 100 мянган төгрөг гэдэг бол хүүхдийг хөгжил зориулах хэрэгтэй. Энийг би бас энэ төсмөд эцэг эхчүүдэд уриалъя. Асран хамгаалагчид уриалъя. Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хууль одоо батлуулах гээд ингээд гишүүдийн хамт бид санаастаа боловсруулад явж байгаа. Ер нь энэ ямар ч улс орон хөгжлийн төвшнгөөсөө үл хамааран баянч вэ, ядууч орон нэгдүгээр хүүхэд, хоёрд хөгжлийн бэрхшээлтэйгэн, гуравт нь ахмад тасламжаа заавал дэмжлэг үзүүлнэ, халамж үзүүлнэ. Харин хөдөлмөрийн насны бүх хүнд ажил хөдөлгөнд хийх, бизнес эрхлэх тэр боломжийг бүрдүүлж өгч хөнгөлөлтөө зээлийн бодлого баг түрээстэй байрны бодлого, дэд үтсийн бодлогоор ингэж дэмжиж өгөх ёстой гэдэг. Энэ бол том бодлого шүү.